Сайн байцгаана уу залуучуудаа, та нартай дахин уулзж байгаадаа тун баяртай байна. Тэгэхээр миний одоо цуврал бичлэгүүдийг хүлээн авч үзэж байгаа залуус та бүхэн чинь сэтгэлээсээ баярлалаа. Тэгэхээр Монголын дундаж амьдралтай айлын хүүхдүүд, за эсвэл жоохон боломжгүй айлын хүүхдүүд бид нар өнөөдөр дэлхийн хэмжээний топ их stage сургуулиудад яаж амжилттай суралцах талаар би та бүхэн шат дараалал одоо зөвлөгөө бичлэгүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр хамгийн ихний дугаараар бол бид хамтдаа Америкийн нэгдсэн улс руу оюутан болж ирэхийн тулд визээ хэрхэн амжилттай авах талаар бичлэгийг хүргэсэн бол хоёр дахь дугаарт Америкт ирээд яагаад улсын коллежийг сонгох хэрэгтэй вэ? Улсын коллежийг сонгосноор танд ямар давуу талууд бүрдэж байгаа вэ гэсэн сэдвээр та бүхэнд бичлэгийг хүргэсэн. За харин яг одоо бол та бүхэнд би Монголоос за эсвэл одоо Америкт ирээд коллежид орсныхоо дараа төгссөнийхөө дараа ихтэй сургуульд бакалавр, мастер, доктор гээд энэ зэргүүдийг хамгаалахын тулд та ямар бичиг баримтуудыг бүрдүүлж бас яаж бэлдэх ёстой вэ? Энэ талаар 2019 оны мэдээллийг одоо та бүхэнд өгөх гэж байна. За мэдээж энэ дотор үн төлбөр бүх зүйлс бас багтсан байгаа. За түүнээс өмнө өмнөх дугаарууд дээр надтай хамт байж бас одоо өөрөө материалаа одоо ямар нэгэн зуучлалын газраар биш өөрөө визний материалаа бүрдүүлээд өөрөө ингээд сургуульдаа материалуудаа имэйлээр явуулаа шуудангаар харилцаж байгаа энэ залуучуудад тулгарч байгаа асуултуудад надад ирсэн. Тэгээд би эндээс 5 асуултын хариултыг эхэлж өгөөд тэгээд үргэлжлүүлээд та бүхэнд бичлэгээ хүргэе гэж бодож байна. Тэгэхээр хамгийн ихний асуулт болохоор энэ 3-аас дээш одоо залуучуудаас ирсэн асуулт байгаа. Визэнд нэг одоо 2 болон түүнээс дээш удаа орсон боловч визэнд гараагүй гэсэн ийм тэгээ энэ тохиолдолд одоо яах вэ? Дахиж орох уу гэд эсвэл ингээд жоохон урам нь жоохон одоо мохцсон гэх юм уу те. Тэгээ яг яах вэ гэд асуусан. Тэгээд миний хувьд бол яг одоо би ингээл чи тгээ гэж хэлэнгүүт яг тэр нь ингээл 100% ингээ бүтдэг тийм зүйл бол байхгүй. Яагаад гэвэл би виз олгодог хүн биш. Гэхдээ миний бодлоор альва зүйлд үнэнч байгаад тэгээ хамгийн гол нь өөрийнхөө зорилгыг тодорхой сайхан яриад өгөх юм бол болохгүй зүйл байхгүй. Иргэн тойрны маань найз нөхөд таньдаг маш олон хүмүүсийг харж байхад визэнд одоо 5 удаа, 6 удаа, 7 удаа ороод тэгээ өмнөх гарсан алдаануудаа засаад ингэж ороод визээ амжилттай авсан тохиолдлууд маш их байгаа учраас битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь өмнөх одоо визэнд орсон тэр тохиолдлуудад яагаад танд татгалцсан бэ? Та түүнийг нь сайн мэдэх хэрэгтэй. Яагаад надад виз олгоогүй юм бэ? Юун дээр би алдсан бэ гэдгээ асуугаад ингээд өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг засч залруулад тэгээд түүнийхээ дараагаар та дахиад визэнд ороод үзэх юм бол таны виз гарна гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэгээд зорьсон зорилготой үнэнч байгаарай. За хоёрдугаар асуулт болохоор визэнд яг одоо ингээд визний материалуудаа би өөрөө бүрдүүлж эхэлж байна. Таны ингээд бичлэгийг үзээд би өөрөө материалуудаа бүрдүүлээд эхэлж байгаа хавцад би сургуулаа сонгоход надад ингээд асуудал гараад байна. Би яг аль сургуулийг сонгохоо мэдэхгүй байгаад байна гэсэн асуулт ирсэн байгаа. Тэгэхээр яг мэдээж энэ бол хамгийн чухал сэдв. Залуучууд маань визэнд ороод визэнд татгалзах хариу авдаг бас нэлээд их хувийн эзэлдэг гэж миний хувьд боддог. Тэр бол сургууль байдаг. Яагаад тэгэхээр Америкт л одоо байгаа их сургуулиуд бол бүгд сайн гэдэг ойлголт дийлэнхт нь бас байгаад ах шиг байгаа монгол залуучуудад. Энэ бол ерөөсөө огт худлаа мэдээлэл. Яагаад тэгэхээр энд өнөөдөр яг бодит яг Америкийн амьдрал дээр ирээд Америк айл нэг хотод ирэхээр зүгээр виз хадгалдаг ч юм уу эсвэл зүгээр бүр сургалтын төвөөс жижигхэн хичээлд явах шаардлагагүй зүгээр л нэр төдий байдаг тийм сургуулиуд маш их байдаг. Тэгэхээр хэрвээ та өөрөө мэдхгүйгээр Монголоос аль нэг одоо University л гэсэн ингээл Америк University гэл нэг л том нэртэй сургууль байнгут нь за болчлоо гэл тэр сургуультай материалаа бүрдүүлээд мөнгөө төлөөлтэй ингээл өөрийнхөө урилга аваад визэнд ордог. Даанч виз нь ингээд татгалзчих юм бол энэ таны сургууль ямар сургууль сонгосон хамгийн чухал. Тийм учраас би та бүхэн яагаад анханасаа зөвлөхдөө улсын коллежийг зөвлөсөн. Яагаад яг одоо би бас улсын хэмжээний ихтэй сургуулийн тухай та бүхэнд бас мэдээлэл ярих гээд байгаа вэ гэхээр хэдийгээр энэ одоо хувийн сургуулиудаас жоохон үнэтэй боловч таны виз гарах магадлал маш өндөр. Сайн сургууль, сайн чанартай сургалтыг та сонгох хэрэгтэй. Мэдээж хэрэг сурах гэж ирж байгаа энэ таны зорилго учраас сайн сургууль сонгох нь хамгийн чухал. Тэгэхээр би яг энэ асуултыг асуусан оролцогчтой болвол
улсын хэмжээний ихтэй сургуулиудаас сонголтоо хийхийг илүү зөвлөж байна. За тэгээ хувийн мэдээж маш олон том сайн сургуулиуд байгаа. Тийм болохоор хамгийн түрүүнд тухайн сонгосон сургуулийнхаа мэдээллийг маш сайн одоо авах хэрэгтэй. Google-ээр search хийгээд үзэхдээ тухайн сургуулийн кампус хэдэн жил болж байгаа, хэдэн жил доктортой оршин сууж байгаа одоо үйл ажиллагаа нь явж байгаа. Тэгээ магадлал одоо монголоор бол магадлалын итгэмжлэгдээгүй гэж байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан тийм сургууль эрхээ авсан сургууль үгүй юу гэд ингээд бүх мэдээлэл гараад ирэх учраас тэр бүгдийг сайн ягталж та сургуулаа сонгох хэрэгтэй шүү гэж би хэлмээр байна. За ингээд түүний дараа болохоор за коллежид ороод тэтгэлэг авахын боломж байдгүй гэсэн асуултыг бас нэгэн оролцогч одоо миний одоо видеог үзэж байгаа залуучуудаас нэгэн одоо залуу маань илгээсэн. Тэгэхээр коллежид орсны дараа тэтгэлэг авах юм боломж байдгүй гэдэг дээр байдаг. Энэ боломжтой. Гэхдээ шууд эхлээд ингээ бүх төлбөрөө 100% тэтгэлэг авна гэдэг асуудал бол ер нь нэлээ боломж муу. Яагаад гэвэл гадаадаас ирж сурж байгаа оюутнууд маань Америкт ирээд илүү өндөр төлбөр төлдөг. Коллеж ч байна уу, их сургуульч байна уу, аль алинд нь маш өндөр төлбөр төлдөг. За тэгээд нөгөө гадны оюутанд болохоор тэтгэлэг сургуулаас олохгүй гэсэн тохиолдол бол ер нь дийлэгтэн байдаг. Гэхдээ энэ тухайн сургуулийг маань төгссөн одоо ингээд дэлхийн хэмжээнд амжилттай явж байгаа мундаг тийм залуучууд биш юм одоо мундаг тийм хүмүүс маань өөрснийхөө нэрэмжит тийм тэтгэлгүүдийг оюутнуудад бас өгдөг байгаа. Тэгэхээр энэ бас боломжгүй биш, бас боломжтой. Гэхдээ би тэтгэлийн талаар тусдаа нэг дугаар видео тусдаа дугаар болгож та бүхэнд хүргэнэ. Тийм болохоор тэр дугаарыг хүлээж аваад илүү их одоо хэрэгтэй мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. За тэгээд түүний дараагаар болохоор 5 дахь асуулт за 4 дахь асуулт болохоор ийм асуулт байсан юм байна. Оюутан байхдаа ажиллах боломж байхгүй гэдгсэн. Тэгээд ямар нэгэн байдлаар ажил хийх юм боломжтой байдгүй, төлбөртөө нэмэрлэх юм боломж байдгүй гэсэн асуултыг илгээсэн. Энэ бол нэлээд хэдэн хүмүүсээс. Тэгэхээр энэ боломжтой. За энэ ямар боломж байдгүй гэхээр улсынхаа одоо энэ улсын коллеж, улсын их сургуулиуд, за улсын хувийн аль нь ч байсан ер нь яг одоо тухайн одоо их сургуульда тухайн коллежид сурж явах явцдаа сургуулиас social security number гэдэг одоо social карт аваад тэгээд энэ эрхийг авснараа сургуулийнхаа кампус дотор одоо кафед нь ажилдаг юм уу, эсвэл одоо машин парклдаг, машины зогсоолд ажилдаг юм уу, эсвэл оюутнуудад зөвлөгөө өгдөг клубуудад нь ажилдаг юм уу, те ингээд ямар нэгэн байдлаар тухайн ингээ кампус дотроо цөөхөн цагаар 7 хоногт ажил хийх юм бас боломжийг авч та болно. За тэгээд хамгийн сүүлийнх нь зүйл болохоор энэ би өмнөх дугаарууд дээр одоо өмнөх дугаарын коллежийн тухай ярихдаа би бас дээрээс нь нэмээд энд амьдрах өртгийн талаар Америкт одоо 1 сар амьдрахад хэр хэмжээний өртөг гарах вэ гэдээ би юм та бүхэнд зургаар харуулсан. Тэгээ тэрэн дээр болохоор би нэг зүйлийг одоо мартагдуулсан байсан учраас орхигдуулсан байсан учраас энэ дээр заавал би хэлж өгөхгүй бол болохгүй байна. За энэ болохоор юу вэ гэхээр за Америкийн нэгдсэн улсад ирж амьдарч байгаа тохиолдолд 1 сарын одоо байрны түрээс за айлын хажуу өрөөнд амьдралаа гэж үзэх юм бол одоо хамгийн хямдханаар би та бүхэнд тооцож харуулсан. Тэгэхээр 1 сарын төлбөрт хамгийн нэгдүгээр байрны төлбөр төлнө. Энэ бол хажуу өрөөнд амьдрахад нэг 700-аас 1000 орчим доллар төлдөг. Хоолнд бол нэг 300-аас 600 орчим зарцуулагдана гэж тооцсон. За тэгээ автобус унаанд бол оюутны карт аваад оюутны картаар автобусанд явхад $27 эхэлдэг байгаа. Тэгээд хэрвээ мэдээж хэрэг одоо нэмэлт одоо өөр тишээгээ явах, нэмэлт ингээ автобусны билет авах хэрэгтэй бол ерөнхийд нэг дунджаар $27-аас нэг $60 хооронд автобусанд зарцуулна гэж би тооцоолж бичсэн байгаа. За тэгээд түүний дараа би миний мартагдуулсан 2 юм юу байсан бэ гэхээр нэг нь болохоор утасны төлбөр байсан. За энд ирсний дараа гар утасгүйгээр амьдрах одоо интернетгүй гар утасгүй мэпгүй амьдрах ямар ч боломжгүй учраас гар утас заавал аавна. Тэгэхээр тухайн гар утасныхаа дугаарыг аваад утасаа ингээ ашиглах утасны дугаартаа төлбөр төлөхөд бол нэг $40-аас $70 орчим долларыг сардаа та төлнө. За үүний дээр хамгийн чухал зүйл бол оюутан болж ирж байгаа хүнд сурах бичгийн төлбөр гэж бас нэлээд их төлбөр байдаг. Тэгээ би энийг мартсан байлээ. Тэгээд сурах бичгийн төлбөр бол тухайн сургуулиасаа хамаарна.
коллежийн хувьд бол бас харьцангуй гайгүй. За нэг семестр, нэг quarter гэдэг одоо 3-аас 6 сарын хугацаанд суралцж явах хугацаанд та нэг $150-оос $300 орчимд сурах бичгээ авах юм байдаг бол их сургуульд бол энэ бүр харьцангуй үнэтэй $1000 хүртэлх долларын та зарцуулах шаардлагатай болдог байгаа. За ингээд би яг одоо бол та бүхэнд хэрэгтэй нөгөө яг их сургуулийнхаа тухай мэдээллүүдийг хүргэж эхлэе. За өмнөх дугаар дээр өгсөн коллеж бол яг Los Angeles City College гэдэг 90 жилийн түүхтэй. Яг одоо энэ жил 2019 онд 90 жилийн тохиож байгаа юм коллежийн мэдээллийг би та бүхэнд өгсөн. Яагаад гэвэл би өөрөө бас энэ сургуульд сурж исэн учраас туршлагатай гэдэг утгаараа тэр сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэгээд ерөнхийдөө улсын коллежууд бүгд нэг ижил системтэй байдаг учраас одоо жишээ нь San Francisco City College, ингээд Los Angeles City College гэдэг тухайн хотын энэ коллежууд маань улсын коллежууд нэгдмэл нэг ийм системээр явагддаг учраас нэг мэдээллийг та авсан байхад бүгд ерөнхийдөө ижилхэн гэж ойлгож байна. За харин одоо болохоор би энэ удаагийн дугаарт болохоор би улсын хэмжээний ихтэй сургуулиас UCLA-г сонгож та бүхэнд мэдээллийг өгөх гэж байна. За энэ сургуулийн хувьд би анх яг энэ сургуулийн хэлний англи хэлний сургуульд анх ирж байсан учраас бас багахан ч гэсэн мэдэгдэхүүн надад байгаа учраас би илүү их мэдээллийг та бүхэнд өгье гэж бодсон юм а. Тэгэхээр UCLA гэдэг University of California Los Angeles гэдэг энэ сургууль маань бол яг одоо энэ жил 100 дахь жил нь 100 жилийн айн баяр нь тохиож байгаа ийм түүхтэй сургууль. За 2018 оны байдлаар за би яг өчигдөр энэ материалуудыг сургуулиас admission office-аас авсан. Тэгэхээр 2018 оны судалгаагаар болохоор дэлхийн судалгаагаар дэлхийн топ 5 сургуулийн нэгт багтаж орсон байлээ. За Америкийн нэгдсэн улсад байгаа сургуулиуд дотроо болвол топ 1-т нь орсон байлээ. Тэгэхээр энэ бол төгсөж байгаа төгсөгчдийн үзүүлэлт болон бусад одоо чанар энэ кампус тэгээд сургалтын чанартай энэ бүх зүйлсүүд ингэж ороод тэгээд номер 1-т орсон ийм шилдэг сургууль байгаа. За тэгээд мэдээж хэрэг одоо ерөнхийд нь би одоо яг энэ их сургуулийн мэдээлэл өгчхөөр та бүхэн заавал UCLA гэхгүйгээр Америкт байгаа топ сургуулиудыг сонгоод та ирэх юм боломжтой. За ингээд өөртөө зорилго тавиад яг одоо өнөөдрөөс эхлээд одоо дэлхийн хэмжээний топ сургуулиудад сурч эрдэм мэдлэгээ илүү ахиулахыг хүсэж байгаа залуучуудаа зориулаад Америкийн ихтэй сургуулиудын тухай мэдээллүүдийг яг одоо хүргэж эхлэе. Тэгэхээр хэрвээ та өөртөө зорилго тавиад 3 жилийн дараа, 5 жилийн дараа, за магадгүй 10 жилийн дараа би сургуульд явандаа гэж бодож байгаа залуучууд байх юм бол би хамгийн түрүүнд нэг зүйлийг зөвлөж хэлмээр байна. Зүгээр илүү дутуу элдвийн брэнд, илүү дутуу маш үнэтэй тэр олон янз бүрийн тийм зүйлсд мөнгө үрэлгүйгээр өөрийнхөө төлөвлөгөө гаргаад 3 жилийн дараа, 5 жилийн дараа би энэ сургуульд явах юм шүү гэж төлөвлөөд түүнийхээ төлөө хуримтлал үүсгээд өөрийнхөө одоо зорилгоо заавал биелүүлээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. За ингээд яг UCLA буюу University of California Los Angeles гэх сургуулийнхаа одоо давуу талуудыг та бүхэнд эхлээд хэлье яг товчхон. Тэгэхээр энэ сургуульд болвол та орсноор бакалавр, мастер, доктор, профессор гэдэг ингээд хүссэн зэрэгээ хамгаалж суралцах юм боломжтой. Дэлхийн топ 5 сургуулийн нэг болсон байна. За бас дээрэс нь Америкийн бол топ номер 1 сургуулиар одоо шалгарсан ийм одоо амжилттай мундаг том сургууль учраас за энэ сургуульд одоо орж төгсөөд амжилттай төгссөний дараа танд ямар том одоо зүйл ирэх нь мэдээж ойлгомжтой. Ийм том сургуульд ороод суралцаад төгссөний дараа бол та дэлхийн топ компаниудад ажиллах эрхийг авах юм боломжтой болно. За түүнээс гадна за яг энэ одоо топ ихтэй сургуулиудад суралцж явах явцад бас нэг том давуу тал нь яг одоо үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд хамгийн өргөн бас хамгийн мундаг явж байгаа компаниуд маань тухайн одоо сургуулиудаас ирээдүйн ажилчдаа хайж идэг тохиолдол маш их байдаг. Одоо жишээ нь 3 дугаар курс, 4 дугаар курсэд сурж байгаа оюутнаас Apple компани ч юм уу, за эсвэл Microsoft ч юм уу те ингээд дэлхийн топ компаниуд маань эндээс
төгсөгч оюутныг өөрсөндөө одоо ажилд авах хүсэлтэй байдаг учраас таны мөрөөдөл бас биелэх нэг том одоо боломж бүрдэх ийм сайхан давуу талтай. Тэгээд түүгээр зогсохгүй тухайн одоо компаниудад хэрвээ таны одоо анкет хэрвээ таны хүсэл эрмэлзэл таны одоо сурлагын дүн таны өөр одоо бусад юу гэдгийг те өөрийгөө илэрхийлж байгаа тэр бүх зүйлс шаардлагыг хангах юм бол зарим компаниудын хувьд яг суралцж байгаа явцад таны сургалтын төлбөрийг ивент гэж спонсорлоо зогсохгүй төгснөтэн дараа шууд одоо ингээд төгснөхийн дараа ажилд авна гэсэн гэрээ контракт бас хийдэг ийм боломжууд бас илүү их байдаг. Тэгэхээр энэ маань одоо яг улсын хэмжээний дэлхийн топ сургуулиудад багтдаг эдгээр сургуулиудын бас маш том давуу тал байгаа. За тэгээд ингээд амжилттай одоо их сургуулаа төгссөнийхөө дараа бол ажил олголтынхоо байдлаар топ сургуулиудад ялангуяа одоо улсын хэмжээний Америкийн улсын хэмжээний сургуулиудыг төгсөөд гарахаар 90-с дээш хувийн ажил олдох одоо маш том одоо за энэ ч одоо юу гэж хэлэх юм бэ одоо албан тушаалын хувьд те яг албан тушаал дээр болохоор одоо илүү ингээд хүссэн өөрийнхөө сайн албан тушаал дээр та очиж ажиллах туршлага хуримтлуулах ийм боломжтой болно гэсэн үг. За ерөнхийдөө бол яг залуучууд маань бол мэдээж ойлгомжтой ингээд дэлхийн хэмжээний сургуулиудад хэрвээ ороод сурах юм бол ямар олон үүд хаалгууд нээгдэж ямар олон том боломжууд танд байгаа вэ гэдгийг бол надаар илүүлдэггүй илүү сайн мэдж байгаа ах гэж бодож байна. За ерөнхийдөө товчхон багцлаад ярихад яг саяны хэд бол хамгийн том одоо давуу талууд гэж би хувьдаа бодож байна. Мэдээж хэрэг тэгээд цаашлаад өөрийнхөө бизнесийн түншүүд, сайхан найз нөхдүүд, орон орны найзуудтай болох нь мэдээж бас ойлгомжтой. Коллеж ч байна уу, эсвэл улсын хэмжээнийхэн сургууль нь ч байна уу, хувийн сургууль нь ч байна уу, ер нь ялгаа байхгүй. Сургууль сурж байгаагийн бас нэг давуу тал. Ингээд би яг одоо 19 оны байдлаар авсан мэдээллээс та бүхэнд сургалтын төлбөрийн талаар тэгээд бас яг ямар зүйлс дээр гадаад оюутан анхаарах ёстой вэ гэдэг мэдээллийг товчхон хүргэе. Тэгээ би ерөнхийдөө бас нарийн мэдээллүүдийг вебсайттай тэгээ бас яг одоо ямар материалууд бүрдүүлэх шаардлагатай гэх тэр бүх нэг бүрчлэнгийг нь би ярихгүйгээр илүү одоо яг зураг хэлбэрээр видеонд оруулж өгье. Тэгээ та бүхэн тэндээс зураг хадгалж авч агаад тэрийг өөрснөө хэрэглээрэй. Тэгэхгүй би бас нэг бүрчлэн ярихаар илүү их цаг авах гэдэг учраас ерөнхий яг одоо гадаад оюутны анхаарах ёстой зүйлсийг энд дурдж өгье. За гадаад оюутны анхаарах ёстой зүйл гэхээр за хамгийн түрүүнд бидний хувьд англи хэл нь бидний эхний хэл биш учраас англи хэлэнд маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр би эхний дугаар энэ одоо өмнөх дугаарт нь бол коллежид яагаад орох ёстой вэ гэж ярьсан тэр дугаарыг та бас үзээгүй бол заавал үзээрэй. Коллежид орсон тохиолдолд бол одоо Los Angeles City College-ийг төгсөөд ингээд UCLA, за эсвэл одоо UC Berkeley, эсвэл Stanford их сургууль, эсвэл Harvard руу ч юм уу та шууд ингээд шилжээд орох юм 3-4 дэх курсээс орох юм боломж танд нээгдэж байгаа. Харин та шууд Монголоос өнөөдөр бакалавр юм уу магистрийн зэрэгээ хамгаалахаар дэлхийн топ сургуулиуд руу өөрийнхөө материал apply хийх гэж байгаа болвол энэ дээр анхаарах зүйлсийг би яг одоо хэлж өгье. Тэгэхээр энэ дээр хэлний мэдлэг маш сайн байх ёстой. За TOEFL буюу Test of English is Foreign Language гэдэг TOEFL-ийн оноо. За эсвэл яг сүүлийн үед ялангуяа гэхдээ TOEFL-оос илүүтэйгээр International English Language Testing Service гэдэг IELTS-ийн оноо хамгийн чухал байдаг болсон. Ер нь IELTS-ийн оноог илүү хүчинтэйгээр авч үздэг болсон байгаа. Тэгэхээр IELTS-ийн оноо маань 7 болон түүнээс дээш байж иж та өөрийнхөө хүссэн энэ топ сургуулиудад орох эхний шалгуур байгаа юм байна шүү. Тэгэхээр IELTS-ийн оноо 7-оос дээш байх ёстой гэж үзэж байна. Тэгээд дээр нь эссе гэсэн байгаа. Тэгэхээр би энэ эссений тухай ярихад бол одоо энэ эссе маань ямар учиртай вэ гэхээр та өөрийгөө илэрхийлээд яагаад та энэ ихтэй сургуульд сурахыг хүсэж байгаа. Та энэ сурснаар цаашдаа юу хийж бүтээх гэж байгаа. Таны хүсэл мөрөөдөл юу юм бэ? Түүнийгээ та илэрхийлэх ёстой. Тэгээд дээрэс нь бусад оюутнуудаас яагаад таныг гэж сонгох ёстой юм. Тэрийг л та харуулж өгөх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө яг өнөөдөр одоо Америкийн хувьд бол эцэг эхчүүд яагаад хүүхдүүдэд дэлхийн топ сургуультай одоо ингээ Америкта байгаа топ сургуулиудад оруулахын тулд бүр жоохон хүүхэд байхаас нь бэлдэж эхэлдэг вэ гэхээр
спортоор нь бэлдэж эрэгтэй хүүхд гаргахаараа бол эрэгтэй хүүхдэд том болонгоо шууд ингээ хөл бөмбөг тоглуулад спортоор хичээлүүлж эхэлдэг. Охтуудыг биеийн гоё хөгжүүлээд спорт эсвэл урлагийн эсвэл одоо нөгөө миссийн тэмцээн ч юм уу те ингээд төрөл бүрийн зүйлсд ингээ бэлтгэж эхэлдэг. Яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ бол бусад хүүхдүүдээс ялгарах тэднээс одоо гоцгойрж гарч ирж байгаа учраас ийм зүйлээрээ би давуу талтай учраас би танаа сургууль заавал орох хэрэгтэй. Ингээм бол би танаа сургуулийг дэлхийд гаргаж чадах ёстой мó гэдгийг харуулж өгч байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр жишээ нь би зүгээр яг өөрийнхөө хувьд ингээ би яриа л да. Би бол сүүлд яг ингээ сургууль яг ингээ том одоо нэр хүндтэй энэ сургуулиуд руу материал явуулахад миний хувьд юу илүү байсан бэ гэхээр би хүмүүнлэгийн ажил олон жил хийжсэн. Тэгээ би яг энэ хүмүүнлэгийн ажлынхаа талаар өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй би чадах бүх зүйлсээрээ би туслахыг хүсдэг. Монголын хувьд бол бид нар дийлэнхэн дундаж амьдралтай айлын хүүхдүүд эсвэл жоохон боломжгүй айлын хүүхдүүд их хвчлэн байдаг тий. Тэгэхээр би тэр айлын хүүхдүүдийн л төлөөлөл. Тэгээ бид нар чадна гэдгийг би ингээд үлгэр дуурайлуулж харуулахыг хүсэж байна. Би бусад хүүхдүүдэд ирч хүч урам зориг өгөхийг хүсэж байна. Би бас одоо илүү их сурч мэдснээр дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн сайхан ажлуудыг хийхийг хүсэж байна гэсэн мөрөөдлөө би бас одоо тэр өөрийнхөө хүсэл эрмэлзлийг би бас өөрийнхөө эсэндээ илүү тусгаж өгч исэн. Тэгэхээр та бүхэн маань сайн бодоод таны бусдаас ялгарах давуу тал юу вэ? Түүнийгээ сайн одоо илэрхийлсэн ийм эсэ бичгтээ илүү анхаараарай. Эндээ илүү их цагаа зарцуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд түүний дээр давхар одоо өөрийнхөө тухайн мэдээлэл явуулахад resume буюу одоо өөрийн юм танилцуулга ингээ байдаг. Тэгэхээр энэ танилцуулга бол маш чухал байдаг учраас бас энэ дээр би тусгай одоо яг өөрийнхөө resume-ийг яаж бэлдсэн байгаа вэ гэх тэр тухайгаа би нэг зураг байдлаар ингээ оруулж харуулъя. Тэгэхээр ямар сургуулиуд төгссөн, ямар ажлууд хийжсэн, ямар туршлагатай вэ, юу одоо хүсэж мөрөөдөж байгаа вэ, тэр тухайгаа ингээд оруулсан, товчхон оруулсан юм хүснэгт байдлаар оруулаад харуулж исэн байгаа. Тэгэхээр ийм өөрийнхөө тухай товч тийм одоо танилцуулгыг бас бэлтцсэн байвал энэ маань их сургууль болоод бас цаашдаа хамтарч ажиллах компаниуд эсвэл одоо сайхан танил болоод хин нэгэн хүнтэй цаашдаа хамтраад ажиллаа гэхэд тэр хүмүүстэй зүгээр имэйл явуулаад ингээд өөрийгөө нэг бэлтцсэн энэ зүйлээрээ өөрийгөө хинбэ гэдгээ та харуулж болж байна гэсэн үг. За тэгээд би төлбөрийн хувьд товчхон хэлж өгье. Тэгэхээр за төлбөрөөс өмнө болохоор ийм юм байна. За ерөнхийдөө яг одоо бол энэ дээр байна ингээд June 1st гэд 6 сарын 1-ээр бол яг сая хавар ингээд материалаа намрын хичээлд хавар материалаа өгсөн хүмүүсийн маань хугацаа дуусж байгаа юм байна. За дараагийнх нь материалууд хүлээж авах application хүлээж авах хугацаа 2019 оны намар буюу August 1st гэсэн мэн. Тэгэхээр та 8 сарын 1-ний өдөр та материалаа ингээд илгээх apply хийх юм боломжтой болох нэ. Тэгэхээр за одоо би яг товчхондоо төлбөрийг нь яг зүгээр яг нэг жилд ер нь дунджаар хэд орчим төгрөгийн төлбөр гарах вэ гэдгийг би одоо та бүхэнд хэлээд өгье. Тэгээ ерөнхийдөө илүү дэлгэрэнгүй хэрэгцээтэй мэдээллүүдийг нь бол нарийн мэдээллүүдийг бол би та бүхэнд зураг байдлаар, видео байдлаар вебсайтаас нь харуулад эсвэл одоо эдрийг ингээ зургаар ингээ оруулаад харуулъя. За яг Америкийн иргэн биш гадаад оюутнуудын хувьд бид нар маш өндөр төлбөрийг төлдөг гэж би одоо бичлэгийн хамгийн ихэнд хэлсэн. Тэгээд яг яагаад үгдгийг би сайн мэдэхгүй байна. Яадаг ч гэсэн энэ бол айгүй төлбөр төлдөг. Би анх бас яг үнийг хэлэхэд мэдчихэд надад болоо жоохон муухай санагдсан. Яагаад гадаад оюутан болохоор их төлбөр төлж байгаа юм бэ? Гэт яагаад тэгж одоо жишээлбэл би коллежид байх хугацаанд коллежид зүгээр энгийн Америк иргэн болвол коллежид $64 төлөөл нэг юнит хичээлийг авч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гадаад оюутан нэг юнит хичээл авахын тулд нийтдээ нэг 400 орчим $396 болдог үлээ дээ төлдөг. Тэгэхээр чин амар зөрүүтэй гастай бараг 10 дахин тий.
Тэгэнгүүт их сургуулийн хувьд бол бас арай харьцангуй гайг байна. За одоо энэ дээр бол жишээлбэл яг Америкийн иргэн шилтэй, Америк иргэн, за эсвэл Америкийн оршин суудаг одоо эндхийн ногоон карт авсан ч юм уу тийм хүмүүсийн хувьд болвол кампуст амьдрахгүйгээр яг сургуулийн кампуст амьдрахгүйгээр нийт гарах зардал бол $35,000 орчим юм байна. $34,000 $677 $34,677 гэсэн байна. Хэрвээ кампус дотроо энэ болохоор кампуст амьдрах юм бол юм байна. Кампуст амьдрахгүй гэх юм бол нэг $1,000 орчим хямдралтай $33,312 гэсэн байна. За тэгэхээр одоо болохоор би та бүхэнд international оюутан маань хэдэн төгрөг төлөх шаардлагатай вэ? Тэр талаар мэдээлэл өгье. За international оюутны одоо заавал төлөх ёстой төлбөрүүд бол мэдээж их сургуулийнхаа авж байгаа хичээллүүдийн unit төлбөрүүдэд төлнө. За хэрвээ кампуст амьдрах болвол өрөөний болон өрөөнийхөө одоо хоол хүнсний зардал, тэгээд сурах бичгийн зардал, за хувь хүний personal зардал гэж оруулсан байна энэ дэр. За бас дээрэс нь health insurance буюу эрүүл мэндийн даатгал гэж оруулсан байгаа. Тэгээд яг Америкийн иргэн биш учраас төлөх шаардлагатай гэж бас маш их хэмжээний мөнгө орж ингээд нийтдээ кампуст хэрвээ амьдрах юм бол $63,669 төлөх нэ. Кампуст амьдрахгүй гэх юм бол $62,304-ийн төлбөрийг төлөх нэ. Тэгэхээр энэ бол international оюутанд төлөгдөх ёстой төлбөр. Тэгээ яагаад international оюутныг ийм өндөр төлбөр авдгийг би ерөөсөй ойлгохгүй л байгаа юм да. Яг Америкийн өөрийнх нь засгийн газрын бас бодлого бах л да. Гэхдээ гүрийж байгаад энэ сургуулиудаас сураад улсын хэмжээний, дэлхийн хэмжээний энэ топ сургуулиудад оюутан болчих юм бол эргээд дараа нь маш олон том үе таалгууд бидний өмнө нээгдэх учраас энэ мөнгийг хэд дахин өргөжүүлээд бид бүхэн хүсэж мөрөөж байгаа бүх сайхан зүйлээ хийх боломжууд бүрдэх учраас одоо хууль ясын дагалгүй яах вэ тийм ээ. Ингээд энэ дээр бас яг тусгай нэг зүйлийг бичсэн байна л да. Яг улсын хэмжээний энэ одоо сургуулиудад international оюутан болж ирж байгаа, цагаачлж ирж байгаа тохиолдолд medical insurance буюу эрүүл мэндийн иншүрэнсийг болвол заавал тухайн авж байгаа намар хавар ч юм уу ингээ хичээл авж байгаа бол заавал тэргээ төлөх шаардлагатай байдгаа. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг вебсайт руу орж аваарай гэж тэгсэн байна. За ингээ ерөнхийд нь та бүхэнд мэдээлэл хүрэхэд ийм байна. Тэгээ би илүү дэлгэрэнгүй одоо зурган байдлаар илүү оруулъя. Тэгэхгүй бол видео маань хитрхи урт болох гээд байна. Тэгээд өнөөдрийн хувьд энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзэж хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд цаашлаад бас хэрвээ танд асуулт байгаад илүү их одоо дэлгэрэнгүй ямар нэг зүйлийн тухай мэдхийг хүсэж байгаа, оюутны амьдралын тухай, оюутны визний тухай тийм мэдээлэл авах хүсэлтэй байгаа бол над руу одоо энэ тухай үзсэн видеоныхоо доор та комент үлдээгээрэй. Тэгээ би дараагийнхаа дугаар дээр тэр ирсэн комментийн асуултуудад ингээд хариултуудыг өгөөд явъя. Тэгээд анхаарлаа хандуулж хамтдаа байсан залуус та бүхэндээ маш их баярлалаа. Үүний дараагийн дугааруудаар болохоор би богино хэмжээний дэлхийн топ сургуулиудад богино хэмжээний курс аваад 1 сар, 2 сар, 3 сарын курсүүд, 6 сарын курсүүд, дипломтой, сертификаттай курсүүдэд сурах энэ гой боломжуудын тухай ярий. Бас дээрэс нь тэтгэлгүүд яаж авч болох вэ тэр тухай ярий. Тэг яриад ах юм бол маш олон зүйлүүдийг ярих юм боломжтой. Тэгээд та бүхэнд яадаг ч байсан мөрөөдлөө бид бүхэн биелүүлэх маш олон боломжууд байгаа шүү. Тэгээд зорьсон зорилгодоо үнэнч байгаад сурж мэдээд улс их орондоо хамтдаа ихийг хийж бүтээе гэж уриалаад энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Ингээд хэрвээ одоо миний бичлэгүүд тань таалагдж байгаа бол subscribe хийхээ бүү мартаарай. Тэгээд бас асуух бусад зүйлсээ надтай холбогдоод мессеж өгөлтэйгээд асуугаарай. Та бүхэндээ дараа өшөө илүү хэрэгтэй мэдээллүүдийг өгнө. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.